итгэмжт сайн яв гэдэг үгийг дагуу биднээс хоо. Ер нь Библиэлд хэлэгдсэн аливаа нэг зүйл болон аливаа нэг захидлууд ямар нэг хэрэгцээ байгаа учраас нөгөө талд нь ямар нэг тийм одоо шаардлага байгаа учраас бичигдсэн байдаг гэж үзэж байгаа юм да. Тэгэхээр өнөөдөр энэ итгэмжтэй сайн яруу гэдэг энэ зөвлөлийн талаар, энэ сургаалын талаар Бурхан бидэнд өнөөдөр хаалцах чинь надаас дамжуулж өгөөл. Тэгэхээр энэ итгэмжтэй байдал гэдэг бол өнөөдөр энэ байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар шаардлагатай байгаа байна гэж би харж байна. Бид энэ итгэмжтэй байна гэдэг бол асуултын тэмдэгтэй. Анхаарлын тэмдэгтэй. Бид нэр итгэмжтэй амьдрах чадж гэнэ үү чадахгүй байна уу? Тийм үү? Бурхан өнөөдөр биднийг итгэмжтэй байж чадахгүй байгаа учраас та нар итгэмжтэй амьдраа гэдэг энэ сургаалт зөвлөлөд бидэнд эзний үгийг дамжуулах гэж байна. Та бүхэн зүрх сэтгэлээ нэгээд эзэнд өөрийгөө бэлтгэрэй гэж. Библиэсийг харъя. Лук номын 12:41-ээс 48 хүртэл. За, сайн анхааралтай харж байгаарай би уншиж. Петр, эзэн минь та энэ сургаалт зөвлөлийг бидэнд хэлж байна уу? Эсвэл бүгд нь хэлж байна уу гэхэд эзэн хэлсэн. Зарцныхаа хоолундыг цагт нь өгүүлэхээр эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан итгэмжт ухаалаг яруу юм бэ. Тинхүү үлдэж байхад эзэн нэрээр харуул тэр зарц өрөөлтөө. Үнээр би танарт хэлье. Эзэн хамаг хөрөнгөө түүнд даатгах. Харин тэр зарц зүрхэндээ эзэн маань ирэхгүй удан гэ зарц нарыг ир юм гэлгүй жанчин идэж уун согтуур чиглэлтэр бодоогүй өдөр мэдээгүй цагт нь мөнөөх зарцын эзэн ирж түүнийг тас хэрчиж итгэлчүүдтэй хувийг нь оноо. Эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ бэлдээгүй. Хүслийнхэн дагуу биелүүлээгүй зарц ташуурын амт хатуухан хүртэнэ. Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэн их өгөгдсөн байна түүнээс ихийг шаардна. Хэн их даалгагдсан байна түүнээс ихийг ихнэ гэсэн. Амен. За энэ нэг итгэмжтэй сайн яруу энэ талаар ярьж байна. Мөн тэр яруу гэдэг нөхөр ер нь итгэмжтэй байх нь ямар байдлыг, итгэмжгүй байх нь ямар байдлыг гэдэг үг хэлж байгаа юм. Ер нь яруу гэж. Яруу хүн байна уу? Яруу хүн байна уу? Сасан яруу. Тийм баха. Игвал татсаа. За. Яруу гэж яг албан ёсоор мэрэгжлийн яруу бол тэнд байж тийм засаа. Харин Библиэд хэлэхдээ Петр асуусан. Энэ сургаалт зөвлөлийг бидэнд хэлж гэнэ үү эсвэл бүгдэд нь хэлж гэнэ гэж. Есүс юу гэсэн бэ? Зөвхөн та нарт хэлж гэнэ гэж хэлсэн. Үгүй. Бүх хүмүүс Есүс Христосийнхаа үгийг тунхагласан. Тэгэхээр энэ гарч байгаа сургаалт зөвлөл хэн хамаатай вэ гэхэд бүгд нь хамаатай гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн сургуулийн төгсөөд нэрвэн ажил хийж байгаа хүн нэр биш. Энд сууж байгаа бүх хүмүүс Бурхны хүнд нэрээр умаар гэж. Та бол Бурхны нэр. Амен. Та бол Бурхнаас тэр нэрийн үүрэгт ажил тохон томлогдсон нэр юм байна. Ажил авахны хүлдээ та нэр юм байна. За нэр уу яа гэх. За бараа бүтээгдэхүүнээс тоолно, нэгтлэн, тэгээ хэрэгтэй юмд зарцуулж гаргана, хэрэггүйг нь хураана. За энд тэнд илүү дутуу идчих юу, уучч юу, яаж шүү гэж маш их одоо хянан тийм ээ. Энэ одоо бол Монголд ер нь нэр гэдэг хүн бол энэ үйл явдал сайн шүү дээ. Монголд. Энд тэнд дүүрэн хулгайч байна. Хаасайг хулгай гэдэг хүмүүс. Тэгээ бүгд яаж хийж байгаа хулгай их гэж ятаал. Тэр нэг барилгын ажил дээр нэг хүн цахилгааны утас суулгаалсан байна. Тэгээ ингээд гидсэн доогоор айгүй урт цахилгааны утас ингээд гидсээр ингээд нарийнхаа болгож байгааг ороод. Тэгээ ингээд ажлынхаа байраас овцоо овсоод явсан. Явж исэн чинь нөгөө нэг чинь ухаалтаа болсон. Яа багт чинь. Айман дээр боцоочоос амьсаа авч чадахгүй явж байгаа юм. Үүнээр гарахаас өмнө түг гэж багтаад байсан. Тэгээ төргийн ирээд
би тийм л байсан ч дүүр ингэж цахилгааны утас гэцээр ороод болгоо юм. Амар чакалгач тийм. Хулгайч нар бол аюул аюултай. Одоо энэ нэрэн гэдэг үгээр хулгайч нараас юм нэгтэлж үзэж харах тийм шаардлагатай. Энэ нөгөө гахаа хариулсан уурын зангаа барна гэдэг шигтэй дээр үд гахааны хариулчтай адилхан тийм хүмүүс болж байна. Маш их. Өнөөдрийн нийгэмд бол энэ тэмдгүү өссөн шидийн улгаан яадаг, бузар тийм хүмүүс. Ер нь яг зүгээр ажил олгогчид бус хүмүүс бол ер нь зөвхөрж байгаа юм байна. Зүйлдээ. Миний хувьд ч гэсэн ер нь бол яг энэ асуудал айгүй их тулгарч байна. Манайх ч одоо Монголд ганцхан үйлдвэрлэж байгаа тийм нэг манай барилга дээр би чинь барилгын компанид барилга өргөдөг юм баггүй гэсэн. Тэгээд тэр барилга дээр одоо юм шилэн мяндсан арматураар манайх ажиллаа хийдэг баггүй. Тэгээд өнгөрсөн жил бол ганцхан манай дээр л тэр арматурыг хэрэглэсэн. Монгол улсын хэмжээнд. Ганцхан манай дээр. Тэгээд бисээ хавар нөгөө арматур үйлдвэрлэдэг газрын захиралтай нуулзаад ингэж яриад арматурын хэмжээ ярьсан чинь баясаа захирлаа танай арматурын хэмжээ нэмэгт гэж. Яагаад ингэж өсчих вэ? Хавар 3 сард над дээр маш их хэмжээний арматур авах гэж хүмүүс ирсэн шүү. Тэгээд нөгөө тийм үү гэсэн чинь танай арматурыг хүмүүс олгаалсан байлээ дээ. Тэгээд надад зарах гад ирсэн. Тэгээд би авын үзье гэсэн чинь гараад албалцсан хүмүүс ч гэсэн. Тэгээд ер нь яг өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн бид нар амьдарч байгаа иргэн тойронд маань ийм их асуудал зөндөө байна. Маш хэцүү. Энэ бол нэг баланслж хязгаарлах хэрэгтэй. Тийм үү? Яруу гэдэг хүмүүс ерөнхийдөө тэгээд тэр бүгдийг тоолоод, нэгтлаад, хязгаарлаад, булгаад тийм алдахгүй, тэгээд нэг сайн юм хариуцаад, ажил үргийг хуваалаад ингэ байж явах тийм нэг хүнийг хэлээд байгаа юм л. Энд чинь ер нь Библиэд хэлж байгаа юм тийм үү? Грекийн эзэн түүнд бүх юмаа даадахад нөгөө итгэмжтэй сайн ухаалаг ярих бол тэр бүгдийг ингэж сайн хариуцаад нөгөө зарц боолролын сайн одоо хандаад ажлын сайн хийгээд юмд өсгөөд ингэж байж байна гэж хэлсэн. Харин итгэмжгүй хүмүүс нөгөө хулгайлаад идэвхтэй зодоо загнуу загнаа байж байна гэж хэлсэн. Тэгвэл энэ өнөөдөр бид нар өөрсдөө Бурхны өмнө авчираад энэ нэрвийн байр суурин дээр тавиад нэг харах хэрэгтэй байна. Библи өнөөдөр хүн бүгдийг Бурхны итгэмжтэй нэр байх талаар өгүүлсэн гэдэг. Бурхны нэр байх талаар. Тэгвэл өнөөдөр та би яг Бурхан надад юу өгсөн? Яагаад би нэр гэж бодож байгаа юм бэ? Та хорон бодоод үзгүй. Таны өнөөдөр Бурханаас яг хариуцлагагдсан тэр зүйл яг юу вэ? Яг таны Бурхан өнөөдөр нэр болгож тохиол өгсөн зүйл юу вэ? Та нэг өөрөө бодоод үзье. Бүгдээрээ идэвч байгаа байхгүй юу? Идэвчтэй байгаа. За тийш харах. Гараа. Одоо энэ зүйл саран даваа шиг сайхан давлаа шүү дээ. Идэвч байгаа давлаараа гэсэн чинь цүнхээ байгаа давлаад ямар сонирхолтой юм бэ гэдэг. Саран даваа гэдэг идэвчсэн биш шүү дээ. За ингээд одоо ингээд давлаа шүү дээ. Тэгээд мөнгө юу гэдэг. За энэ одоо чинь тодорхой юм би мөнгө саас янз янзын за бэлэн мөнгө авах бол карт март байгаа бах тийм. Янз янзын карт март гэсэн шиг тийм. Тодорхой юм би их баг хэмжээгээр мөнгө байгаа бах тийм. Зөвлөвч одоо бэлэн мөнгө хүмүүс их авч явах болчиход нөгөө карттай болсон. Тэгээ нөгөө бөөлөгчмүүд хүртэл өгчсөн. Мөнгө байхгүй картлаа бэлэн мөнгө байхгүй карт байгаа гэхээр тэгвэл картыг уншуулчих гэдэг нөгөө уншуулдаг пост мэт юм чинь байна. За энэ дотор байгаа мөнгө ч үж болно, карт ч үж болно, юу ч үж болно. Энэ бүх юм таних мөн үү? Мөн үү? Амар юм тоогсан. Нэг их юм тоогсон тийм. Энэ дотор ер нь яаж явагддаг вэ та юм тоолчих. Яаж явж байгаад мөнгө саастай болчих. Тэгээ зарим нэг ямар ч мөнгө саасгүй өөрхийн юм дээр ундаг хогддог л амьдэрч шүү дээ. Зарим нэг инженерийн 1000 төгрөгтэй байхад зарим нэг 100,000 төгрөгтэй, зарим сая төгрөгтэй байж шүү дээ. Ямар амтны 100 төгрөгтэй, ямар амтны сая төгрөгтэй байгаа юм бэ? Сайн яа. Сайн яа гэдэг чинь сайн ингэж хямрцсан учраас их мөнгөтэй байна гэхдээ тийм ээ. Энд чи Бурхны өрөөл авахгүй байх гэсэн. Өнөөдөр та 100 цаастаа байх, 1000 цаастаа байх, сая цаастаа байх, ерөөсөө танаас нэг шаардлагатай байх одоо шаардлагатай тийм их хамаарах зүйл биш. Энэ 100 Бурхны өрөөл.
Өнөөдөр Бурхан танд боломжийг өгсөн учраас магадгүй та өнөөдөр идэвхжинтэй мөнгөтэй амьдарч байгаа. Магадгүй Бурхан танд боломж өгсөн учраас магадгүй та өнөөдөр картандаа мөнгөтэй амьдарч байгаа. Ажилтай амьдралтай амьдарч байгаа. Бурханаас энэ бүхэн чинь танд өгөгдсөн ерөөл багхгүй юу? Бурханаас энэ бүхэн чинь танд өгөгдсөн ерөөл багхгүй юу? Өнөөдөр бид нар энийг би ажиллаж олсон, би хөдөлмөрлөж олсон гэж бодох юм бол буруу замаар будаад байдаг. Би олсон чи яа гэв? Юунд ч үсэн яа гэв? Би олсон чи юунд зөрүүлсэн яа гэж хүмүүс бодож эхэлдэг. Харин Бурхан бидний өнөөдөр бидэнд өгсөн энэ эд баялаг мөнгө төгрөг юу гэдэг вэ? Тэр бүх зүйлийг сайн ярман байхын тулд бидэнд өгöd байгаа. Энийг зөв зүйтэй зарцуулж, зөв зүйлд нь өгч, хэрэггүй зүйлээс нь хямдаж, зөв зүйл рүү зориулж, ингэж байхын тулд Бурхан өнөөдөр бидэнд зэвсэг өгсөн байна. Тэгэхээр бид өнөөдөр Бурханы өмнө бүх талбартаа нэрвийн үргийг гүйцэтгэж байгаа хүмүүс юм аа гэдгийг бид ойлгох ёстой. Санхүүдэр саяалаа. Хин нэг нь мөнгөтэй, хин нэг нь мөнгөгүй байх. Царайлаг болоод бид нар мөнгөтэй байгаа юм биш. Марилэг болоод бид нар мөнгөтэй байгаа юм биш. Энэ чинь ерөөсөө Бурханаас өгч байгаа бидэнд өгсөн эрүүл. Бид нар өнөөдөр Бурханаас өгсөн тэр өчүүхэн зүйлд итгэмжтэй байх юм бол Бурхан бидэнд агуу зүйлийг ерөөд гэж өгдөг. Яг хүмүүсийн хооронд бас ялгаа байдаг юм бол энэ үнэхээр итгэмжтэй байхын зөв. Өнөөдөр бидэнд өөртөө өгсөн өчүүхэн зүйлийг бид нар итгэмжтэй байж чадахгүй хэрнээ. Итгэмжтэй хандж чадахгүй хэрнээ. Өөр бусдад байгаа зүйл рүү бид нар шунж амьдэрдэг. Өөрөөр 100,000 цаасан салентэй байж тийм үү? Тэр мөнгөө юу ч болохгүй. Зүгээр л дөрөв тараа хийгээд авангуудаа архиугаа авангуудаа 9 шидийн хогийн юмнууд хийсээр байгаа мөнгө болгочихсон юм. Би сая төгрөгийн салентэй байсан. Сайхан амьдрана гэж боддог хүмүүс. Годод ингээд явж байгаа хүмүүсийг харахад нь шүү дээ. Нөгөө нэг хогт хүндэг хүмүүс байна шүү дээ. Тэд нар чинь ингээд дэлгүүрээс арих аваад дуугаад байгаа. Би бол эзэж тэр 5,000 ганцаар арих авахгүй. 8,000 ганцаар онжин жоо хийнэ бас. Тийм арихийг эзэж авах. Би районны орон цаг маруучин зарж байгаа хүмүүстэй идчихнэ. Гэсэн чи тэднээс ч юм байна шүү дээ. Ингээд зов мөнгө олчиход. Яа 9,000 цаасаар бас болоод байгаамаа. Ямар арих яадаг ярих чинь юм бэ? Ингээд арих аваад тэрийг хоож байгаа. Тэгсэн хэрнээ нэг их зовлон хийсэн хүмүүс тийм эцэг өндөр чинь нийгэм биднийг юм болоолаа гэж ярьсан хүмүүс. Уг тэр арихтаад байгаа мөнгө хураах юм бол тэднээс юм сайхан амьдрах боломж байгаа. Огтуудын хүмүүсийн орлого бараг өдөрт юу ч вэ? 15-аас 25 мянга гэдэг гэсэн юм. Нэлийн их байдаг гэсэн юм шүү. Тэгээд дундаж юуг ингээд үржүүлээд үзсэн чинь Монголын дундаж цалинтай хүмүүсийн мөнгө нь бараг хүрхээр тийм орлоготой байдаг юм шиг сонсч байна. Тэгсэн нэг хэсэж дэлцсэн амжилт яваад идэг. Өөртөө нь өгсөн тэрхүү зүйлдээ итгэмжтэй байж чадахгүй байгаа учраас тэр хүмүүс өшөө зүйл өгөхгүй байна. Библиэр 2 талант, 5 талант, 1 талант эзнээсээ аваад тэгээ эзнийг ирэхэд буцаагаад түнд өгж байгаа хүмүүсийн сургаалт зөвлөлт байдаг тийм үү? 5 талант авсан хүмүүс нь яадаг вэ? Тэрийг сайхан хариуцуулаад, хөгжүүлээд, ажиллаад, хөдөлмөрлөөд, итгэмжтэй байгаад 10 талант болгоод эзэндээ буцаагаад өгдөг. 2 талант авсан бас л адилхан. Ажиллаад, хөдөлмөрлөөд, хөгжүүлээд, 4 талант буцаагаад өгдөг. Харин 1 талант авсан нь эзэн минь таны биеэс суусан газараас шороогддог хүн гэж мэдэх учраас таны талантыг би газар буцаа. Одоо маа бушуухан энийг ав гэдэг гэж хэлдэг. Бурхан юу гэдэг вэ? Эзэн нь юу гэдэг вэ? Сайн байна чи миний мөнгийг сайн ямарцсан байна гэж хэлдэг. Үгүй. Итгэмж юм өөдгөө бол би чамд боломжийг өгсөн. Тийм үү? Энэ боломжийг чи ашиглаж чадсангүй. Тийм учраас огч чамд юу ч өгөхгүй гэж одоо орчин үеийн хэлээр би яриад байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд нөгөө нэг мөнгөний аваад нөгөөдгий чинь бодмол байгаас. Тэгэхээр өнөөдөр биднээс хүмүүс тодорхой хэмжээний тэрхүү талантууд өгөгддөг. Их баг хэмжээгээр Бурхан бүгдээ бидэнд өгөгддөг. Бүгдээрээ бид нар боломжтой. Харин өнөөдөр бидэнд өгөгдсөн тэр зүйлд бид хэрхэн итгэмжтэй хандж байгаагаас шалтгаалаад дараагийн алхмууд хийгддэг гэсэн үг. Дараагийн алхмууд хийгддэг гэсэн. Нэг талаар тавсан хүн нэг талаанд нь итгэмжтэй байсан бол Бурхан түн дараа эзэн түн дараанд нь 10 талаантыг даатгах хэрэгтэй байсан. Харин
тэр нэг талаар таваад нэг талаад нь итгэмжгүй байсан учраас байгаа нэг талаад нь түүнээс авагдаад тэрээр бодомжинд хэлсэн. Тэгэхээр хүмүүс та өнөөдөр өөртөө байгаа зүйлд итгэмжтэй амьдраач, нэрүүн байгаач гэж би танаас тэгэхээр хүсэж байна. Амен. Бидэнд өнөөдөр аливаа эд баялаг, аливаа мөнгө хөрөнгө өгсөн тэр зүйлийг бид зориулах ёстой юмдаа зориулах ёстой. Өгөх ёстой юмдаа өгөх ёстой. Өрөх ёстой газараа бид өрөх ёстой. Зориулах ёстой газараа бид зориулах ёстой. Идэх ёстой зүйлээ бид идэх ёстой. Тэр зарим газар ч одоо зарим хүмүүсийг харахад даахгүй нохоо болоо ороод идэх шиг тийм. 9 шидийн юм их судлуулсан хүмүүс байж лээдэг. Тэгээ өмнөд хэрэгжилж байгаа юм байх ч үгүй юм. Тэрний хооронд хэрэгцээтэй газар тэр зүйлийг зориулж илүү очтстай байх. За зарим хүмүүсийг харахад нэг тийм нарийнда хатцсан бас өндөрдөг хүмүүс байна. Тэ хоолнд ганцхан төртөл авахгүй хоцсон аач хүртэл ингээд нэг баян ирнэ цаахаа хоцсон жишээ нь Японч хэлдэг юм гэдэг. Амар мөнгөтэй ороод шүү дээ Японч ч. Баян мөнгөтэй хүмүүс өгөх. Тэгээ тэр хүмүүс ингээд харахад ер нь бол бас монголчуудын сэтгэлийг таархаагүй амьдраад байгаа бол. Нэг талаас бид нар буруу юм шиг, сонин юм шиг, нөгөө талаас бас тэр амьдрал нь аюул зүв байгаад байгаа. За тэгээ энийг та нар өөрсдийнхөө одоо яг мэрэгүү ухаанд тунгааж бодоод шийдэн биз. Ер нь бол яг Библи хүмүүсийг нэг дээлтэй нэг гуталтай байх болно л гэж хэлсэн шүү дээ. Тийм үү? Хэрвээ чи хоёр дээлтэй бол нэг дээлтэй дээлгүй найзтай өгөл гэж хэлсэн. Энэгээр бид нар ер нь аливаа нэг зүйлийг дүгнжиж болно. Хэрвээ бид нар хоёр зүйлтэй байгаа бол гурав дахьын авах шунаад явах байл гэсэн үг. Харин тэр зүйлээ хэрэгцээтэй зүйлд нь зориулах гэж Библи бидэнд хэлж байгаа. Тийм ээ? За гэр ахтусан бид бол Бурхны нэрүүд юм байна. Бурхны нэрүүд учраас та өөрт байгаа зүйлдээ итгэмжтэй санагдаач гэж хүсэж байна. Хамгийн нэгдүгээр санхүүгээр итгэмжтэй байгаарай гэж таамаг өгөөч. Үнэхээр Бурхны юм Бурханд нь Цэзарын юм Цэзарт гэж Библи хэлсэн байдаг тийм үү? Олон хүмүүс Библиэр шин гэрээнд бол 11 өргөлийг өргөх талаар хэлээгүй гэж ярьдаг. Та бүхэн тэгж ойлгож байна. За тэгж ойлгох юм шууд хараа. Яг ч би. Тэгэхээр хуучин гэрээн дээр 11 өргөлийг өргөх ёстой гэж хэлсэн учраас хуучин гэрээнийхэд энийг өргөнө. Шинэ гэрээн дээр тийм юм өгөөгүй хэлээгүй учраас би хаяа нэг мөнгө илүү болох юм бол Бурханд байна. Гэж бодож байгаа юм шиг. Дараад нь бид тэр хүнд уулзч тайлбарлаж өгөх юм шүү дээ. Баггүй юу? Бүгдээр 11-ийг өргөдөг гэсэн үг. Манай зөвлөн бүх хүмүүс би биш дээ. Өргөлийг мэдэн шүү. Энэ юу өргөдгийг би аягуулсаа мэдэн шүү. Бити залцгаараад байгаа. Ярэ. Намайг яг хуурч байна. Мөнхийн эснийг хийж хуурч чадахгүй. Үүндээ шингэрэний хүмүүс тэгж ярьдаг. Олон хүмүүс 11 өргөлийн талаар ярихад тэгээд Эндэр үргүй, цалиургүй, ийм үргүй гэж ярьдаг. Тэгээ яг нөгөө авсан цалигаа бүгдээрийн зориулдаг тэр хэрэгтэйсэй гэж бодож байгаа юм да. Ихтэй хотлоо шүү. Шоу болох юм бол хэрэглээд гаргаад шоудаг. Үнтэй сайтай хоцсох юм бол хэрэглээд гаргаад өмсдөг. Тийм үү? Амьдрал болохгүй. Үнэхээр хүрхгүй хөрөлцөхгүй байсан бид нар өгцөн баг шүү. Аль хэзээ байхгүй болсон баг шүү. Мөртлөө шалгууллаа. Цалингаас 2-3 илүү үнэтэй юм өмсөөл. Идлээ. Онаа. Хэрэглээ. Амьдрал. Нөгөө шүү дээ. Цалингаа яг сайхан бохон дөрвөлөө өргөх гэсэн чинь нөгөө өртөө үзсэн. Оо чи өнөө төлөөч гэсэн. Бохон минь уучлаарай. Таавал намайг уучлаа. Энэ нөхөр намайг уучлахгүй. Би ихлэ өрөөдөл чи таавсан. Тэгээ нөгөө өргөлөө эзэн дэш өрөндөө өгсөн. Библиэрээс үзэх юм бол 11 өргөлийн талаар өрөг, битгий өрөг гэж хэлээгүй үнэн. Харин Библиэр хэлэхдээ өшөө өгөөмрөөр гэж хэлсэн юм. Амен. Өгөөмрөөр. Өөр илүү хийсэн. Тэр тоон хязгаарыг дагтал. Тоон хязгаар лимит байхгүй өргөл гэдэг зүйлд бол. Ойлгож байна уу? Тэ? Лимит байхгүй тэр өргөлийн хэмжээг
Библиэр шинэ гэрээнд Есүс Христос. Хуучин гэрээний үед хүмүүс тахлыг өргөхдөө за их баг хэмжээгээр гим хийсэн хүмүүс нь тэгин ингээд дахиад мөнгө багтаан дахиад тэгээд одоо ядгийн хурал тэгээд өхөр бух гэдэг ингээд өргөдөг гэсэн тийм үү? Бас тодорхой хэмжээний хязгаарыг заадаг гэсэн. Шинэ гэрээн дээр Есүс Христ ирээд өөрийгөө бидний гим нүглийн дахид болгож өргөснөөр тэрхүү хайрын хязгаарыг хэлж өгсөн. Хайрын лимит гэдэг зүйлийг байхгүй болгож өгсөн. Яг үүтэй адилхан. Шинэ гэрэний үед итгэгчид бид Христийн хайрыг, Христийн миний төлөөх золиосыг хангалттай авсан учраас өргөл гэдэг зүйлээр ч гэсэн тоо, хэмжээ, хязгаар байхгүй. Лимит өгөл тэрийг Бурхан бидэнд санал болгосон. Ахтусан үнэхээр та бүхэн өөрийнхөө өргөлдөө, өөрийнхөө санхүүдээр итгэмжтэй сайн няран байгаарай гэж би тэнийг Есүсийн нэрээр өрөөж байна. За тэгвэл мөнгө хэд байлгаас өөр Бурхан танд юу өгсөн? Юу ч үгүй. Өсөж шүү. Өндөл юм ааш. За тэгвэл гэр бүл бай. Тийм үү? Ажил амьдрал аль эрүүл мэнд гэж маш олон зүйл биш. Маш олон. Энэ бүгд ч гэсэн бид нэр итгэмжтэй сайн яран байх хэрэгтэй байхгүй. Гэр бүлдээ ч гэсэн бид нэр итгэмжтэй сайн яран байх хэрэгтэй. Гэр бүл. Хүүхдүүдээ бид нар чи миний хүүхд гэж боддог. Тийм үү? Эний хүүхд мөн үү? Мөн үү? Эний хүүхд мөн юм та ер нь хүснээрээ хүүхдээ одоо аваад тэг хүүхдээ ингээ хүмүүжүүлээ гэж шатж юм. Тийм байдгүй л. Хүүхдүүд Бурханы бэлэг гэдгийг Библи бидэнд хэлсэн. Уучлаарай. Sorry. Дүбичи. Таны хүүхд бол Бурханы бэлэг байна. Таны хүүхэд бол Бурханы бэлэг. Таны хүүхэд бол Бурханы бэлэг. Таны хүүхэд бол Бурханы бэлэг. Таны хүүхэд Бурханы бэлэг учраас та хүүхдээ өөрийнхөө мэдлэг, боловсрол, зан характерын дагуу хүмүүжүүлэх гэж бити балиардаг байна. Ястаа балиардаг. Чи миний хүүхэд учраас тэгэх ёстой гэж бид нэр ярьдаг. Библи хүүхдийг Бурханы бэлэг гэж хэлдэг. Бид энэ дэлхий дээр тэр хүүхдийг хоромхон хугацаанд тэгээд төрүүлээд тэгээд өсгөөд хүмүүжүүлээд тэгээд анчлалын төлөө тэр хүүхдийг бид нэр өрөөгөөд замдмаа харах хэрэгтэй. Маш олон хүмүүс хүүхдээ өөрийн хүслээрээ хүмүүжүүлэхийг хүсдэг ч гэсэн чадчихна гэж. Маш олон хүмүүс хүүхдээ өөрийнхөө бодлоор хүн болгохыг хүсдэг ч гэсэн чадчихна гэж. Сэхэтэн гэр бүл төсчөөд гэж ярьдаг тийм. Сэхэтэн гэр бүл төсчөөд гудамжны архичин болцсон хүмүүс зөндөө байцаа чи. Маш олон хүмүүс тийм байна. Уг нь аав ээж нь сэхэтэн шүү дээ. Сэхэтэн гэдэг чинь дэд боловсролтой хүмүүс хэлж байгаа. Дэд боловсролтой мундаг тийм гэр бүл төсөх хэрнээ гудамжны л өөрчлөлт болсон. Аав ээж чинь гудамжны л өөрчлөлт болоорой гэж хэлээгүй л баг тийм. Манайх хоёр удаа амьдардаг гэсэн. Тэр хоёр удаа аав нь зэргийн хорондоо ээж нь багшийн тийм гэр бүлийн хүүхдүүд байсан. Яст дэлбэрсэн гэр бүл. Аав ээж нь өрөндөө сэхэтэн хэлтэй. Тэгээ том хүн нэг залуу байсан. Сүлдээ ээжээ утгалаад шавдсан. Ээж нь багш хүмүүс. Уг нь би намайг баг байхад тэдний гэр бүлд аюун гоё. Аав нь хорондоо байсан. Нэг камераар бүх хүүхдүүд нь жигсаа гэр мөрмөс аюун гоё гэсэн. Тэгээд аав ээж нь өгшөрсөн. Нөгөө хүүхдүүд нь томроод ирсэн. Тэгээд баг дэлбэрсэн. Тэр хамгийн аимшигтай гэр бүлд тодорсон. Үндэ эцэг гэх юм бол хизээш тэдний тийм аимшигтай болох гэж хүмүүжүүлж байгаагүй. Тэдний өөрсдийн зан характер ч гэсэн тийм байгаагүй. Яг тийм хүүхдүүдийг хүмүүжиж. Яг тийм хүмүүс тийм болчихоо. Сонь тийм. Нэхэс. Тэгээд та өнөхөр үр хүүхдээ хамгийн мундаг, хамгийн сайхан, хамгийн гоё, хамгийн аз жаргалтай амьдруулъя гэвэл та өөрийнхөө биш Бурханыхаа хүүхдээ хүмүүжлээрэй гэж бид хэлсэн шүү дээ. Танд өгсөн тэр хүүхд чинь Бурханы бэлэг учраас
Бурхны хүслээр тэр хүүхэд хүмүүжих ёстой. Еврей зөвхөн өгөөд гэж байна. Дайсныхаа хүүхдэд мөнгө өгөөдэй. Харин өөрийнхөө хүүхдэд ном өгөөд гэж. Тэгээ бид нар заримдаа өөрийнхөө хүүхдүүдийг эрхлүүлж станыг хүүхдээ өнөөс дутахгүй энэ мэдрэл ярьдаг тийм. Дуцнараа хүн бурууддаг юм шиг. Завснараа хүн бурууддаг юм биш. Заримдаа бид нар хүүхдүүдтэй хатуу хөтөр зүйлүүдийг зааж үзүүлэх ёстой. Өөрөөр нь бид нар шийдвэр гаргаж сурах ёстой. Одоо миний ихний бүтээр манай том хүүхэд ч одоо 14 нас хүрч байна. Дараагийнх нь 13 хүрч байна. Тэгээд тэрний дараагийнх нь 11 хүрч байна. Тэгээд дараагийнх нь 6 болж байгаа. Зарим юм дээр бүтээр санал зөрдөг. Юу их ингээл хүн ингээл гэрээсээ гараад ингээл юм их гэж нэг сургуулийнхаа найзууд явах хэрэг манай их загтаг. За чи ингээрэй тэгээд тийм хугацаансаа тэгээд ингээрэй их загч байгаа юм л та. Тэгээд би надад бол тэр нь ер нь яг мэдээж хүүхдийн төлөө хийж байгаа ч гэсэн одоо 14 5 нас хүрч байгаа хүүхэд тэрийг өөрөө мэдээж шийдэж ёстой гэж ойлгож байна. А зарим зүйлээр бол би хүүхдүүдтэй хэлдэг. За тийм юм ингэж хийгээд гэж. Яаж хийх юм өөрөө мэдээд хий. Өөрөө мэдээд хий. Одоо тийм насны хүүхдүүд тэр аливаа нэг зүйлийг өөрөө мэдээ шийдээд хийх насны болсон байхгүй. Бид нар өөрөө ч хүүхдийнхээ өмнөөс амьдраад байх юм бол өөхөд өгсөн юм юу вэ? Нэг амтнд дадлагдсан ачааг уу залхуу заваа юмт ингэж дурдгцсан хүмүүс болно шүү. Тийм биз. Бид нар хүмүүсийн хүүхдүүдээ яг өөрийнхөө юм шиг одоо санаж өөрийнхөө хүсэл бодол өөрийнхөө одоо яг амбицийг тааруулж хүмүүжлэх гэдэг. Энэ нь Бурхан бидэнд тэр бэлгийг өгсөн учраас Бурханы хүслээр бид өөр хүүхдүүдээ хүмүүжүүлэх ёстой. Та Бурханаас мэрэгэн биш гэдгийг би бол мэдчихэв. Би ч гэсэн Бурханаас ухаантай биш. Бид Бурханаас хүчтэй биш гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тэгэхээр хүчин мөхс би яг хүүхдээ бүгдээрээ өөрийнхөө их мэдл дотор хязгаарлаад байлгасан дээр үү? Аль эсвэл агуу хүчлэхийг Бурханы мотор дүн хүүхдээ даатгсан дээр үү? Тэнийг биш л та Бурханы мотор даатгсан дээр гэдгийг сонголтыг сонгох байх. Мэн? Тэр учраас өөр хүүхдээ та Бурханы моторт даатгаж үнэхээр Бурханы өмнө сайн аав, сайн ээж, сайн гэр бүл болж гэр бүлийнхээ өмнө сайн нэр болж амьдраарай гэж ирүүлж байна. За тэгээд мөн их нөхрийн харилцаа байна тийм үү? Их нөхрийн харилцаан дээр ч гэсэн ерөнхийдөө бид нар бас айгүй шогтдог юм байгаа л зөндөө олон юмуд байна. Одоо яг ихнэрүүд нь баяр тийчнэр гэр бүл эдэлжих юм хацаглуулаа л тийм. Тэгэж болохгүй шүү дээ. Ихнэрээ тэгээд турдаг юм бол турдаг чигээр хоолоо идэхгүй өөрөө зовоочлаа тийм байгаа гэсэн. Жигээ хүүхдүүд чинь их нөхөр чинь хоол идэх дуртай шүү дээ. Би бас хоол моолыг хийж өгч явах хэрэгтэй. За тэгээд яг эсвэл нөхөр нь цөөн дуртай гэж 30 цөөн идэж болохгүй шүү дээ. Тэгээ энэ гэр бүлдээ бас тодорхой хэмжээнд харилцсан бид нар нэгнийгээ хүндэтгэж эхнэр нөхрөө хоёртой бас тийм ингээд бас нэг тийм харилцсан хүндэтгэлтэйгээр бид нар амьдрын гэдэг бол чухал шүү дээ. Тэгэхгүйгээр би нэг тийм гэсэн шиг би нэг ийм гэсэн шиг тэгээд байгаад байна гэж чинь бас Бурхны өмнө бид гэр бүлдээ зөв шударга хандж байгаа нэрийн өмнө гүйцэтгэж байгаа хэлбэр биш юм аа гэдэг бид сайн ойлгох хэрэгтэй. Нөхөр нь дандаа эмэгтэй хүн шиг шав гэдэг хаалгүй шүү дээ. Энэ ингээд юм дуурдгүй хүний өдөөс нөхрийгаа ингээд зэрэг хүмүүс тэгж байгаа би хаадаг. Энд бол гарсан. Заавал танартай адилхан шав гэдэг шаардлага байхгүй. Зүгээр бүх юм дээр өнгөрөөл явж байгаа. За зарим юм дээр бас би ч сэтгэлдээ зарим юм дээр ихнийгээ ямар ч хэрэггүй юм ярьж байгаа шаардлага юу гэдэг юм гэж боддог. Яах вэ? Эмэгтэй хүн ярих хэрэгцээтэй төрсөн учраас ярих шаардлагатай байдаг учраас ярьж л байг юм бол. Тэгээ заавал хэдүүлээ нэг өөрсөнтэй адилхан болох гээд алдаад үрийгээ шаардлагатай шаардлага байдаг юм шиг байна. Тэгэхээр яг ер нь ихнэр нөхөр хоёр бол бас нэгнийгээ Бурханаас надад өгсөн бэлэг гэж ойлгож үлээж авах хэрэгтэй. Мэдээж бид нэгнийгээ сонгосон л доо, нэгнийгээ сонгосон. Тийм. Тэр сонголт маань бас Бурханаар замчлуулж ингэ сонгогдож байгаа байхгүй юу? Тэр Адам Ева хоёр чинь гэр бүл болоход Адам Бурхан Еваг авчирч гисэн гэдэг бид одоо
сайн санах хэрэгтэй. Тийм ээ. Нэлээд олон Ева, Таня, Тамарануудаас бурхан сонгоод нэг нь авчирч өгөөг шүү дээ. Ганцхан Ева бидэнд авчирч гисэн. Тэгэхээр өнөөдөр таны эхнэр болон таны нөхөр бол бурханаас цорын ганц танд бэлтгэгдсэн эрхэм байдлын бэлэг юм а гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ бурханаас ирсэн тэр бэлгийг би өөрийнхөө бодлоор нэг олжлоход, өөрийнхөө хүслээр нэг хүлэх гээд, өөрийнхөө амбиц хүсэл шууд тааруулах гээд байх шаардлага байхгүй. Тодорхой хэмжээнд бид нэгнийхээ хүндэтгэж, нэгнийхээ хүсэл бодлыг дээдэлж, тийм ээ, амьдрах хэрэгтэй. Тэр үйл чинь яг ийм үед бат бүх оршдог юм. Тэгэхээр өөрөө хүмүүстэй, гэр бүлдээ бүгдээрээ бас үнэхээр бурхны сайн нэр байгаасаа гэж хүсэж байна. Том саяхан би манай хүүхдүүдийн сургуулийн тайлан тоглолт боллоо. Тэгээд тайлан тоглолтод болоод бид нэр үзсэн. Тэгээд би ч нэг 6-аас тэмцээнд орж байгаа хөлбөмбөгийн. Тэгээд би байхгүй манай бол бодоо болно л доо. Тиймээ дандаа тэр шоолоо тань бид нэг баг одоо юм байдлаар. Дараагийн одоо энэ нэг баг болохгүй. Тэгээд хөлбөмбөг манайх 6-аас эхлэх байхгүй. Би тэгээд яг хүүхдүүдтэйгээ нөгөө тэнд концертыг тараад өгөө хамтдаа хоол идчихээ гэдэг үг явжсэн. Тэгээд хамтдаа хоол идчихсэн чинь цаг болчиход ерөөсөө болохгүй. Амжтгүй. Тэгээд яг нөгөө юунаас гараад хажуудлын нөгөө BBQ байсан. BBQ хамт иднэ охиндаа болцсон байсан. Тэгээд миний хөлбөмбөгийн цаг болчиход би тэгээд тав гээд гарахгүй. Яг гараа явжсэн. Тэгээд айгу хамслалтай ирэх үедээ хүүхдүүдтэйгээ өгөө гоё хоол идчихээ явсан. Тэгээд яг явжсэн түүшүүдний урд дээр Суйсээс гараад гэрлүү гоч уцаа авах түүшүүдний урд дээр зогсож исэн чинь тохионы зогсож исэн нэг 3-4 Европ залуучууд охтууд нь 2-3 Монгол залуучуудтай зогсож исэн намайг харсан машинаар ингээд цогоо болгож байгаа. Цогоо болгосон жахаа танаас нэрээ аваад. Миний ямар яг одоо гэрэлтэх асууж ганцхан минут хаа зүгээр гэсэн. Газар тэгсэн. Би яасан ч нөгөө тийш iPhone-ийнхаа нөгөө бичлэгийнх нь асаасна нөгөө гадаад нь ингээд бичлэг хийгээл. Тэгсэн танд одоо яг 30 минут үйл та яг юу хийх вэ? Би яг бодож байгаа юм. Яг тэр үедээ хүүхдүүдтэй хамт хоол идсэн юм. Би одоо хүүхдүүд их нартайгаа хамт нэг хоол идэх байсан даа гэсэн чинь яашаа. Тэгээд цаашаа яваад гэсэн яасан бүгд. Одоо намайг ямар тоншоо дээр гарах юм бүгд гэж. Тэгээд цаана очиод энэ тэгж хийж ийн гэдэг айгүйх өөр баяр болоод яваад гэсэн. Магадгүй нөгөө хүлээж исэн хүссэн асуултаа аваад тэр яваад гэсэн ч юм уу тий. Тэгэхээр ерөнхийдөө биднээс зөвхөн өөрийгөө бодно гэдэг бол буруу. Ирүүлээ бодох хэрэгтэй. Заримдаа бид золиослох юм а золиослоод ихнэртэй, хүүхдтэй цаг зав зарцуулж гаргаж явах ёстой шүү. Аавд минь. Ялангуяа аавд би юу хэлмээрээ. Ажил гэж бид нар амьдрсаар нэг л үтгэд ихнэр нөхрийн тэр халуун сайхан харилцаа эзэн байх болсон гэдэг. Мэдээж бид ажиллах ёстой. Ир хүүхдээ сайн сайхан амьдруулах ёстой, оруулах ёстой. Тийм. Гэхдээ ажлаас илүү гэр бүл чухал шүү гэдэг биднээс санах хэрэгтэй. Гэр бүл чухал шүү. Ажлаас илүү үр хөвгөж чухал шүү гэдэг биднээс санах хэрэгтэй. Нэг гэртээ ирэнгүүт үргэлж ихнэр чинь ингээд таны хоолыг бэлдээл аяхаа өгч угаагаад гэртээ хорцсон чинь угаагаад байж явах ёстой тооны хүн биш тийм. Монголчууд дээрээс ихнэрээ тооны хүн гэж нэрлэдэг гэсэн. Балер яриа тийм. Ихнэр чинь тооны хүн биш. Ихнэр тооны хүн бол та одоо хайшаа төлөөний хүн юм. Тэгж тааш. Ихнэр тооны хүн биш. Хэрвээ та ихнэрээ тооны хүн гэж харж байгаа бол та өөрөө төлөөний хүн гэж хаа. Ямар ч ялгаа байхгүй. Ихнэрээ бид нар бас гэрүүлийнхаа тийм нөгөө нэг гэр гүйгүүлэгч нар сар гэж харах юм бол бид нар ч бас тэр нар сарыг гүйгүүлэгч бас гүйгүүлэгч нь болж таарна шүү дээ гэсэн тийм. Тэр үдээр гэр бүлдээ бас ихнэр нөхрөө үнэлж, хүндэтгэж, сайхан хайрлаж, цаг зав зориулж, хэмжтэй амьдрах хэрэгтэй юм шүү гэдгийг би та бүхэнд соёлын хэлхийг хүсэж байна. За тэгээ ажил албаны хувьд ч гэсэн ялгаа байхгүй л тийм. Бүгдээрээ ямар нэгэн байдлаар ажил хийдэг тийм ээ. Ажил хийдэг. Бид нар Солонгос байх нэг ийм Солонгос хүмүүсийн нэг юм зам байдаг юм. Тэр уг нь зөв зам шиг одоо бодоод байна. Юу зөв зам. Яадаг вэ гэхээр даргыг харангуут зүр суужсэн. Фүү гэж бод хараа хийгээд ажиллах ингээд амар их юм ингээд авчиж марчаа. Зүр зовхроо тийм. Бидний яадаг вэ гэхээр ингээд хамт ингээд байж байгаа дараагаар нөгөө хүмүүс шиг ингээд ажиллах бод би чи ингээд хоёр нуур гарч чадахгүй гүрийгээс
суугаад идэг муучин байсаар. Тэгээд тэр маань яг бүхэн ингээд намайг ажил хийдгүү залахгүй гэж харагддаг. Нөгөө нь амар ажил хийдэг биш. За тэгээд дарга байхгүй үед ингээд ажил хийхээр өгөөд чи ажил хийхгүй. Тамхи ядаргаад юу хийхгүй. Тэгээд ингээд цаа ажлын хажуугаар ингээд тамхиа татчаад ингээд амраа суух гэж байж гинт дарга гараад өгвөл гинт готлараа гадаг өгч ажил хийж. Нөгөө нэг тамхи татаа амраад ажил хийхгүйсэн хүмүүс юм төр барьж авчих. Баяр гэж болохгүй. Бид бурхны өмнө амьдарч байгаа гэдгийг санаа хэрэгтэй. Амен. Одоо монголчуудыг тийм ихтэй хайр ингээд нөгөө ажлынхаа талбайгаар явдаг байхгүй юу? Манай ажил хийдэг залуучууд юусэн миний өөдөөс ихчиж хаж чаддаг. Надтай мингдэггүй. Тэгээ нэг удаа би очиод ингээд явжсэн чинь нөгөө чи ингээд талаас сууж байна. Надад харж байгаа. Ажлын хийхгүй юм гэж бодож байгаа чи. Тэгээ овод хэд намайг харангуйтай ингээд босоод ажиллаа хийвэл надад ажиллаа сайн хийж байна гэж бодож байгаа. Тэгээ тэр ингээд дараа нь бодоо яг монголцоо. Өхийн нуус ажиллаа хийж л байгаа. Зүгээр л нөгөө монгол цангараад намайг хараад миний юм ингээд пятагдаж чадахгүй байна гэж бодож байгаа. Тэгээ нөгөө чи бас мингдэхгүй. Ерөөсөө мингдэхгүй. Намайг харахаараа ингээд доош юм шаараад байна би. Тэгээ нэг удаа ажил дээр очиж ингээд игнээ сууж байгаа гэдэг чинь зотгол таарсан. Мингдэхгүй. Тэгэхээр би зөрүүд очиж байгаа нэг сайн байна уу та. Сайн байна уу та. Хараа мэдлээ бүгдийн дуусах удаа. Одоо бүгдээрээ надаа ингэж мэдлсэн наа. Зааж гисэн. Тэгээ биднээсийн хувьд бол ер нь ажил гэдэг зүйлийг хүн биш бурхан хийж өгч байгаа гэж хардаг байх хэрэгтэй. Амен. Та ямар нэгэн зүйлийг хариуцж хийж байгаа бол тэр зүйлийг би хэн нэгэн хүнд биш бурхан хийж өгч байна гэж бодох юм бол таны ажлын бүтээмж бол маш өндөр болно шүү. Үнэхээр маргаашаас хэрэг бүдэрээ тийм байдлаар ажиллацгаа амьдарцгаа тэхөө. Хэн нэгэн хүн хийж өгч гэж бодохоор та магадгүй энэ өстө миний хийж байгаа ажлаас баяжж байна гэж бодох байх тийм. Монголчууд ихээр тэгэл та монголчууд солонгос очоод хамаг залуунасаа өгөө сайхан солонгосыг хөгжүүлж байна. Гэтэл Монгол авч чадахгүй цалингаа тэнцэнээс авч байна гэж батчихдаг шүү дээ. Тэнцэнээс энд авч чадахгүй цалингаа хийдэг авч байгаа. Тэгээд тэр үүгээр одоо гэрүүл хүмүүсээ тижиж байгаа шүү дээ бид нар. Тэгсэн хэрэг Монгол ашаа хамаг залуунасаа өгч байна. Мангацаа гэдэг. Юу юм яа. Албатай хинч монголчуудыг хүчээр байж солонгосоор явж ажиллаж байгаа байхгүй. Бүгдээ сайн дурандаа тэр үеийнээс нөгөө алаан болно гэдэг шигтэй алаан болж солонгос явж байгаа шүү. Тэгээ оцсныхаа дараа хэлсэн шиг дээр моолаад байдаг. Ийм байх гэж яриад байдаг. Тэр ямар шаардлага. Хэрвээ тийм юм бол битээ. Яшнийгүй. Монголдоо сайхан тэгэл байжсэн дээр шүү. Монголоо хөгжүүлээ сайхан байжсэн. Тэгэхээр үнэхээр ажиллаж байдаг зүйлийг бол бид нэр зүгээр хэн нэгэн хүнд хийж өгч байгаа шүү. Солонгост очсон солонгосчуудын төлөө биш юм уу? Бурхан хийж өгч байгаа гэж бодох хэрэгтэй. Монголд байгаа ч гэсэн тийм юм ийм жоохон цалин өгч намайг ийм их юм хийх гэж бодох хэрэггүй л байна. Тэгэх юм бол та хэн тэр авсан цалин чинь таныг баярлуулахгүй, хийж байгаа ажил чинь таныг баярлуулахгүй, насаараа тамын тоогонд амьдарч байгаа юм шиг амьдсаар байгаа л тэгээд дуусна. Тэгж амьдрах шаардлага байна уу гэдээс. Энэ амьдрах хугацаа чинь богинохон шүү дээ. Маш богинохон. Энэ богинохон хугацаанд бид нар баяр хөөртэй амьдрах хэрэгтэй байсан. Аз жаргалтай амьдрах хэрэгтэй байсан. Тэгвэл өнөөдөр ажил хийж байгаа хүн яадаг юм? Хэдэн цагийг ажилдаа өнгөрүүлдэг юм? Магадгүй өглөө 9-өөс орой 16-17 цагийн бодъё л та. 8 цагийг тийм үү? Тэгээ 8 цагийг өнгөрүүл. За тэгээд гэртээ очингуудаа за орой нэг 11 цагаас өглөө нэг 7 цаг хүртэл унтна. Хэд үү? Бас 8 цаг тийм. Ингээд 8 цагийн удаад 8 цагийн ажил дээрээ зориулж байгаа байхгүй хүмүүсийн хувьд ер нь бол. Ингээд үгээр амьдралынхаа тийм их цагийг ажил дээр тэгж уурлаж, бухимдаж, харааж, зүхэж, нэрдэж өнгөрүүлэх хэрэггүй гэсэн. Үндсэндээ нэг амьдралынхаа тал хэсгийг бид нар унтаад өнгөрүүлж чинь, 3-1-ийг унтаад өнгөрүүлж чинь, 3-1-ийг бид нар ажилдаа явж чинь, за тэгээд нөгөө үлдсэн 1% нь баг тал хувийн машины бүгдрөөд өнгөрүүлж чинь. Ингээд эцгээр тэр ажил дээр өнгөрүүлж байгаа цаг чинь таны хувьд маш үнцэнтэй цаг байхгүй. Та хэдийгээр хүний төлөө ажиллаж байгаа юм шиг ингэж байгаа ч гэсэн тэр цаг чинь таны хувьд маш уртцаг. Маш уртцаг. Тэгэхээр бүхэн бүтэн амьдралын чинь бүхэд 3-1-ийг өнгөрүүлж байгаа тэр газар бид өхөн баяр өсгөнтэй. Аз жаргалтай өнгөрүүлэх ёстой байхгүй. Яаж бид баяр өсгөнтэй аз жаргалтай өнгөрүүлж чадах вэ? Би сайн. Хүн биш.
Бурхан энэ зүйлийг хийж өгч байгаа шүү гэж бодох. Тэр үчиг бид нар аз жаргалтай, баяр баясгалантай өнгөрүүлж байна. Та өнөөдөр итгэмжлээс ажиллах таны иргэн тойронд байгаа хүмүүс ч гэсэн танаас нөлөөллийг авна. Та өнөөдөр ажилдаа баяр баясгалантай ажиллаж байгаа бол, та ажил дээр бүтээмжтэй ажиллаж байгаа бол, та ажил дээр хэн нэгнийг муулахгүйгээр харин хэн нэгний төлөө залбирч, хэн нэгнийг уучлж, хэн нэгнийг өршөөж, тэгээд хамтдаа тэр хүмүүстэйгээ тийм ээ сайн сайхны төлөө зүтгэж байгаа бол таны хамт олон ч гэсэн танаар дамжиж ивээх гэсэн. Амен. Тэгэхээр ахласан. Есүс биднийг таамаглалын ертөнцийн гэрэл гэж хэлсэн шүү дээ. Тийм ээ? Та орон дотроо гэрэлт хэрэггүй. Тэр 8 цаг. Та машины одоо бүгдрөө явж явахдаа бараг гэрэлт хэрэггүй. Хамгийн гол чухал зүйл чинь та ажиллаж байгаа албан газар дээр гэрэлтэх ёстой юм аа. Хамгийн гол зүйл. Хийж байгаа зүйлээ харилцаж байгаа харилцаагаараа, хандж байгаа хандлагаараа та бус гэрэлтэж харагдах ёстой юм аа. Ингэж амьдарч байгаа хүмүүсийг Библиэлд Бурхны итгэмжтэй сайн яруу гэж хэлж байна. Энд хэлсэн шүү дээ. Бүх юма даалгаад гэрийнхээ эзэн болгоод орсон чинь нөгөөх нь одоо ингэ бүх юмд нь эзэн байх үед буруу эзэн нэмэх юм бол түүнийг цаашаа хатгах болно. Харин ууж идээд дураараа загнаж донч мөгөөрөө жиргэж яхад нь бурхан өрөөд ирээ эзэн өрөөд ирэх юм бол тэр хүн шийдэх болно гэж хэлсэн. Тэгэхээр хүмүүс бүгдээрээ өөрийнхөө хариуцсан бүх зүйлдээ итгэмжтэй байцгаая гэж би таныг ядаж байна. Амен. Үнэхээр та итгэмжтэй амьдрах юм бол тэр итгэмжтэй байдлаар чинь дамжуулж таны ажил, албан газар, гэр бүл, таны санхүү бүх юм чинь Бурханаар дамжиж эвээгдэх болно шүү гэж би хүсэж байна. Амен. За тэгээ бас өөр нэг зүйл байгаа. Бурхан танд хариуцуулж өгсөн маш чухал зүйл. Тэр юу? За гэр бүлийн талаар бид нэр сайн ярьлаа, эд баялагын талаар ярьлаа, ажил албаны талаар ярьлаа. Өөр би нэг зүйлийг яриад өнөөдөр яриад дуусгах гэж байна. За миний сонсолтыг шалгаад байгаа мó яа. Би жоохон хөгшрүүд энэ өөрөө хараа мараа бүрэлдэж байгаа. Гэхдээ сонсгол яг зөв амбайраа эрүүл мэнд тийм маш зөв. Бурхан өнөөдөр бидэнд энэ бие махбодыг өгсөн тийм үү? Энийг өнөөдөр бидэнд хариуцуулж өгсөн шүү дээ. Энэ бодол, энэ зүрхтэй, энэ сэтгхүүд чинь хариуцуулж өгсөн байхгүй. Тэгээд нэг саяхан бид юм ярьжсэн чинь таны хотод хогийн сав биш шүү гэж яриасан л да. Тэр хогийн сав итаа юу тааралцсан хөөхтэй чамаагүй, тостой чамаагүй, өндсөн чамаагүй, хонсон чамаагүй, үнэр орсон чамаагүй, юу чамаагүй идэх юм. Чихэр чамаагүй, шоколад чамаагүй идэх юм гэсэн. Идэвхтэй чинь цаг байна уу гэдэг талаар тэр ярилцсан байна. Цагтаа идэх юм байна уу? Монголчууд ийм хөвшиг юмс. Тэг гадаадын орнууд өглөө өдөр хоол гэдэг юм уу шүү дээ. Өглөөний хоолоо идээд ажилдаа хийж жаад өдөр 12 та хоолоо идчих, тэгээ орой хоолоо идэх, тэгээ орой 6 та хоолоо идэх. Энэс ш жоохон жимс салаад болоод идээд ингэ болж байгаа тийм. Манай яа өглөө босоод ажил руу шуу. Усс мод гэж. Очиж одоо яасан яхаа сайн бай. Тэр нэг нь усууд юм шиг. Тэгээ ажил дээр өдөржингөө явж байгаа хашгилт нэг юм иддэг. Зарим нь бол ажилдаа явж байгаа өдөржингөө идчих чадахгүй. Тэ. Тэгээ орой тэгээд хотоодоо хогийн сав болчихдог. Хамгийн маач хайчдаг. Шгалаад. Тэгээ цадах мэдрэмж ихтэй тэр 3 удаа идэх хоолны мэдрэмжийг орой ганц удаа түм ингээд. Өөнийг эцсийн ингээд гөрүүлцдэг юм байл шүү дээ. Ингэж долгиортой юм байдаг. Монголчууд одоо ерөөсөө долгион байхгүй сантагийн бэлгийн ууч юм паа. Ерөөсөө гөрүүлцэхгүй ингээд юм шиг пүл гэдэг. Уг нь ингээд гөрүүлцээд ингээд гоё энэ гөрүүлцэхэд лөөндөө чинь шинжих ёстой юм лээ. Энд чинь зарим нь хатаа юм шиг гээд, чинь зарим шиг ингээд тэгээд тэр нэг хотоодны яваалд очоод тэгээд ялагдсан зарим гарч явах хэрэгтэй. Энд чинь одоо юу гаадаг тийм. Хэрэгцээтэй материал авдаг. Тэгсэн чинь манайсаа бодохоор ямар ч шингэх явц байхгүй. Ямар ч нөгөө хүний цадчихин гэсэн тэр цаг хугацаа мэдрэмж өгөхгүй. Хөл пум гэж явсаар механикаар бүр энэ хотоод идэх саунд дүүрээд ингээд болохгүй болоод ирэхээ. Зарим нь дүүрээд болохгүй болоод бөөлж байгаа шүү дээ. Буцаах гарч байгаа. Тийм болтлоо идэж байна. Ингэж идэж байгаа юм чи яаж юм амьдрах вэ? Тиймс.
дүүрээс уудаа юм худалдаж аваад явдаг те. Заримдаа би нэгдэг хоёр удаа нэг удаа бас ядаргаанд зурцаасаа нэг утгч. Тэгээ нэг удаа авсан юм маань ингээд заримдаа ингээд чихээд багтахгүй. Ингээ аммаар халиулаад чихээд ингэж явж байгаа тас гэж тасаад унждаг. Заримдаа бид нар хотод ийм болдог. Бүр чихээд багтахгүй ингээд бүр илүү гартлан чихдэг. Тэгсээр янз янзын өвчтэй болдог. Хүн чинь ингээ хөдөлж явах хэрэгтэй тийм ээ. Өдөрт хэдэн минут юу алхаад одоо хэдэн минут алхаад хэд бүгээд ингээ хөдөлж бид спортоор чийлж хийсэн гэдэг. Тэгсэн чинь одоо бид нар чи ерөөсөн жоохон хөдөлж үгүй хамаг биеийн болраа. Хамаг биеийн ядраа. Өвдөөл. Нэг хөссөн. Таны бие махбод Бурханаас танд өгсөн зүйл шүү. Бид энэ зүйлийг бас жоохон амнах хэрэгтэй байна. Жоохон би махбодондоо бас би зохицтой багш. Би махбодондоо бас бид нар маш анхааралтай байх хэрэгтэй байна. Бид нар амьд байгаа би махбодондоо анхааралтай байж чадахгүй. Энэ зүйл маань тодорхой хэмжээнд цаг хугацаатай. Тодорхой хэмжээнд төрс тийм ээ. Нэг ажиллах цагтай байна. Мотоцикл гэж машинууд дээр байдаг шиг тийм. Өний бие махбод ч тийм ажиллах цагтай байдаг учраас тэр ажиллах цагт нь бид нэр гормыг зөв ажиллахгүй болохоор ажиллах цагаасаа эрт агт гарч байгаа юм л да. Монголчуудын дундаж наслалт маш богино. Саяхан эрэгтэй хүмүүс юу гэж 65 таа нэтгэрийн нас болгосон чинь 65 бахад зөв одоо тэр хэвээрээ өөрчлөсөн. Одоо 60 болсон. Эсвэл 65 таа тэтгэвч гараа 66 таа чадна гэж байна. Дундаж наслт нь яг тийм төрсөн. 65 ч баг нөхгүй байна шүү дээ. Айгүй олон хүмүүс ингээд 50 гараад ирэхээр явчихад байгаа хүмүүс өдөртөө биш шүү дээ. Яагаад ингэж байгаа юм бэ? Ерөөсөө амьдралын буруу хэв мэйтэй холбоотой. Тэгээд залуу замнаасандаа хоолой зөв зогсуулж чадаагүй, нойроо зөв зогсуулж чадаагүй тэгж амьдэрч ирсэн хүмүүстэй маш эрт юм бие махбод нь хэцүү болж байна. Тэгэхээр энэ бие махбодууд хэдийгээр миний бие махбод ч гэсэн бидний хувьд энэ бие махбодыг бас Бурхны итгэмжтэйгээр зөв зүйтэй зарж чиглүүлж бас хэрэгтэй зүйлийг хамаарал авч одоодонд оруулж хэрэггүйг нь нэлмэд гаргаа хийдэг байх хэрэгтэй. Тодорхой хэмжээнд бас цагийг бид нар гаргаж тэ хоолундаа бас зөв зохицуулж идэж явж явах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй болоо гэж бодож байна. Амен. За би өнөөдөр бас дахин бизнес хийж байгаа үгийг бүгний ярилцсан. Бурхны өмнө бид бол бүгдээрээ ярмод. Бурхан бидний итгэмжтэй сайн нэр багасаа гэж хүсдэг. Бидний эд баялагдаа мөнгө төгрөгөндөө зөв зүйтэй хандж, зориулах зүйлдээ зориулж, гамнах зүйлдээ гамж, хэрэглэх зүйлдээ хэрэгж амьдраасаа гэж бидний хүсдэг. Хоёрдугаарт нь биднийг бас бурхан гэр бүлтэй итгэмжтэй сайн нэр байхыг хүсдэг. Өөр хүүхдээ зөвхөн миний хүүхд гэж бодож өөрийн ухаан, өөрийн бодол санаа, өөрийн амбицын дотор тулгуурлах биш. Харин Бурханаас энэ хүүхэд ирсэн юм шүү гэдгийг ойлгож бид нар тэр хүүхдүүдтэй хандах хэрэгтэй. Манай ихнэр бүдээр уг нь айгүй бүгчмийн одоо авиастай гэж өөрсдөө тодорхойлдог. Хүмүүс ч тэгж. Би ч одоо хөгжим хүч сурж байлаа. Тэгээ миний ихнэр болохоор сайхан дуулна. Тэгээ бид нэг зориг шалгуулсан юм юу гэхээр охиноо ерөөсө төгөлдөр урч болгоо явж. Төгөлдөр ур заач явж. Тэгээд хичээгээд 1 жил болж юм л да. Одоо бол би зөвхөрсөн. Манай охин төгөлдөр ур дагц сурахгүй байна. Энийг ойлгосон. Ерөөсө одоо ингэж нэг ярих юм бол тийм айдын өгтөөс гадах юм аа гэж гिचмээр байгаа. Тэгээд би бол одоо яг шиг байлиг гэсэн. Одоо би төгөлдөр мөр хоног ерөөсөө мартцсан. Ямар нэг авиас гарч ирэх байлгүй дээ гэж найдаж байна. За тэгээд гэр бүл их нөхөр хөрөөгтүүд бас бид нар Бурхны өмнө сайн итгэмжтэй байх хэрэгтэй. Хийж байгаа ажил албандаа ч гэсэн итгэмжтэй байх хэрэгтэй. Бид хүн биш Бурхан хийж өгч байгаа гэдэг сэтгэлээр хандлагаар бид ажиллаж амьдрах юм бол энэ ажил амьдрал таны иргэн тойронд байгаа хүмүүс чинь үнэхээр баярын сэтгэлтэй байх болно. Тэгээд Бурханаас танд өгсөн бас бие махбодоо гамлах хэрэгтэй.
итгэмжтэйгээр бие махбодоос дагавар хайлт хамгаалж амьдрах хэрэгтэй юм шүү гэдгийг тэмдэглэсэн. Эзэгээр дамжуулан ятгах байна. Эцэст нь би дахин хэлье. Бид бол Бурхны нэрвод биш. Өөрөлдөө бүх зүйлээ итгэмжтэйгээр Бурханаас надад өгсөн бэлэг юм шүү гэж итгэж, найдаж, түүнд хандаж амьдраарай гэсэн Есүсийн нэрээр өрөөж байна. Хамтдаа бүгдээрээ судалдаа босоод эзэн Бурхан дахиад өгцгөөё.